Эрхэм мөндөд галбчуудаа, эрхэм мөндөд говьчуудаа, хамбогд гэдэг шинэ хотын аз жаргалтай орсон шуугчдаа, манай баярлалт оролцох урилга хүлээн авсан эрхэм мөндөд зочдоо, мөн холын холоос айшлан ирсэн зочид төлөөлөгчд, мөн хамбогд сумын түүхт 95 жилийн ойд хурд хүчээр сорихоор хүрэлцэн ирсэн уяачид, эрхийн мэрэгэн хараачид, хүчит бөхчүүд, нутгийн зон олон та бүхэндээ 95 жилийн ойн гал улуу мэндийг өргөн дэвшүүлье. Хамбогд гэдэг түүхэн их айлыг Монгол улсын 5 том сумын нэгэнд авч ирсэн түүхэн гавьяа бол та бидний нутгийн энэ газрын хэвлэлдэх алцсан ариун их орд түүнийг олборлагч оюутлагай компани хамт олон юм а. Хамбогд суманд эрт суурьсан амьдарсан энэ нутгийг бишрэгч хүн эрднүүд та бид үлээ. Альва үйлийг хүн хийж, альва хөгжлийг хүнд бүтээж, хаана хүн төвлөрч байна тэнд хөгжил буй болж байдаг учраас нийт хамбогчууд та бүхэндээ дахин баяр хүргье. Төрийн хүндэтгэлийн тоглолт, төрийн хүндэтгэлийн энэ урлаг соёлын ажлыг хөдөө орон нутагт 65 хүний бүрэлдэхүүнтэйгээр анх удаа үлэмжийн чанар театрт маань хүрэлцэн ирж тоглож байгаад мөн одоо галбчууд говьчууд маш их баяртай байна. Ингээд үндэсний урлагийн их театрын хамт олондоо урлагийн одоо өндөр эмчилгээг хүсэн өрөөё. Галбын говьд наадам эхэлж байна. Та бүхэндээ хотол түмнээрээ сайхан наадаж, ихийг бүтээх, шинэ хотоо байгуулах, эрч хүчийг Монгол наадмаас авч наадмын маргааш намар өвлийн сардаа өнтөд авах, өөр өөрийн хариуцсан ажилдаа бүтээлийн дэдийг бүтээхийг та бүхтээс хүсэн өрөөё. Галбын говьчууд, хамбогчууд, та бид хамбогдсон байгуулагдсан түүхт 95 жилийн он баяр наадамдаа цэнгэн сайхан наадахыг хүсэн өрөөё. Та бүгдийн юу сонсон 9 цагаан хүсэл үргэлж биелж явах болтугай. Баярлалаа.